За Төв банкны одоо өөрийнх нь эрсдлүүд бол байна л да. Төв банк бол засгийн газартай их мундаг хамтарч ажиллаж байгаа их сайн юм шиг харагдаж байгаа бол Төв банкны хуулийг хайхтар зорчигч. Жишээлбэл өн тогтворжуулах хөтөлбөр гэж. Одоо Төв банкны хийх ёстой ажил мөн ч юм уу биш ч юм уу тийм ээ. Өөрөөр Төв банкны өөрийнх нь үндсэн гол үүрэг бол Монгол төгрөгийн тогтвортой ханшийг л одоо барих үүрэгтэй. Тэгтэл өн тогтворжуулах хөтөлбөр гэж аваач ханшаагаа одоо 2050 болсон байж шүү дээ. Тэгээ Төв банкны одоо өөрийнх нь эрсдлийг өндөр байна. Одоо ямар нэгэн одоо тийм аж ахуй нэгжид хувь эзэмшиж болохгүй гэсэн одоо Төв банкны хуулинд нь гэтэл бол тэр Монголын ипотекийн корпорацийн тодорхой хувийг Төв банк эзэмшиж байна. Ипотекийн зээл гэдэг чинь өөрөө үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Бас үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болохгүй гэж. Хүн байгууллагууд одоо хандив одоо тэр тусламж өгч болохгүй их нэрийн юм байлээ. Тэгээд Төв банкны өөрийнх нь эрсдэл бол сүүлийн үед бол их өндөр болж байна. Энтэйгээ уялдаад арилжааны банкнуудын эрсдэл бол их юутай. Өөрөөр хэлбэл эхний одоо 2 сарын байдлаар 3 сарын байдлаар ихтэл одоо чанаргүй зээл за хугацаа гэдэрсэн зээлийн хэмжээ бол бараг 2.80 руугаа төгсөж байгаа. Энэ бол нийт активын бараг 10 хэдэн болчихж байгаа шүү. Тэгэхээр Монголын эдийн засаг өөрөө Төв банкндаар суурилсан эдийн засаг учраас банкны ийм эрсдэлтэй байна гэж Монголын эдийн засаг бол аимшигтай том эрсдэл одоо байна гэсэн. За хөрөнгө оруулалтын эрсдэл гэж. Гадны хөрөнгө оруулалт ягаад айжээд байна гэхээр хууль журамтайгаа холбоотой. Өөрөөр төрийн тогтворгүй. Тэгээд дээрээс нь хууль журам нь бол байнга өөрчлөгдөж. Авилгалын индекс өндөр. Энэ болгоно бол хөрөнгө оруулалтыг одоо дайшуулах юм эрсдлийг бий болгож байна. Тэгэхээр энийг тооцож одоо эрсдлийн менежментийг гаргаж ажиллах хэрэгтэй.